Хуучнаар Төмөр замын дээд сургууль 2013 онд тээврийн дээд сургууль болж өөрчлөгдсөн. Одоогоор агаарын тээвэр, төмөр зам, автозам зэрэг тээврийн салбарын 13 мэргэжлэр сургалтаа явуулж байна. Нисхийн чиглэлийн 2 төрлөөр мэргэжилтэн бэлтгэж эхлээд байгаа. Хамтарсан судалгаа шинжилгээний ажлуудыг хамтран гүйцэтгэх, заамун багш оюутнуудын солилцоо бид хийх, оюутнуудаа гадаадад тус сургуульд явуулж мэргэжил мэдлэгийн дээшлүүлэх, дадлаг хийлгэх гэх мэт ололттой талууд бол нэлээд бий болно. Ялангуяа сургалтын орчин материалын баазыг бүрдүүлэхэд бол нэлээд төлхөө сайн зүйл болох ёстой гэж би бодож байна. Нисхийн чиглэлээр суралцж байгаа оюутнуудыг Солонгос улсад тэтгэлгээр эсвэл солилцоогоор суралцах боломж бүрдэж байгаа. За хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар тээврийн дээд сургуулийн нэр хүндүс нь учир нь Солонгосын нисхийн сургууль нь Korean Air компанийн салбар компани юм а. Юуны өмнө Монгол Солонгосын эдийн засгийн форумд дэмжиж ажилласанд талархлаа илэрхийлье. Манай сургууль Монголын тээврийн сургуультай хамтарч ажилласнаар тэтгэлэг, солилцоо, багш оюутнуудын хамтын ажиллагааг улам нэмэгдүүлэх боломжтой. Ингэснээр аль аль сургуулийн маань туршлага, сургалтын чанар сайжрах боломж бүрдэнэ гэж харж байгаа. Хэрв Монгол дахь нисхийн сургуулийн чадамж дээшлбэл Өвөр Монголын бүс нутаг болоод Сибирийн бүс нутгаас гадаад оюутнууд суралцах сонирхол нэмэгдэх боломжтойг хоёр тал онцоллоо. За Монгол Солонгосын эдийн засгийн форум Монголын тээврийн салбарт томоохон дэмжлэг үзүүлж байгаа нь энэ юм а.